Түрээсийн аз жаргал. Гар утсанд маань мессеж ирлээ. Сайн байна уу? Таны сарын төлбөрийн нэхэмжлэхийг илгээж байна. Нийт төлбөр 92,927 төгрөг. Та энэ сарын 20-ны дотор төлнө гэсэн байлаа. Миний утасны миний дугаар шүү дээ. Хүмүүс над руу залгадаг 8 оронтой тоо. Би анх удаа энэ талаар бодлоо л доо. Хэрв төлбөрөө төлөхгүй бол яах вэ? Миний худалдан авчихсан миний нэр дээр үүдэг дугаар үсттэй. Гэхдээ энэ төлбөрийг төлөхгүй бол миний дугаар минийх биш болох юм байна шүү дээ. Төрхөн зур амьдрахтаа төр зур түрээслэж байгаа дугаар минь. Хүн ер нь ганц амьдрах гэж хичнээн олон төрөөс төлдөг юм бэ. Утасны дугаар, амьдрах байр, унах унаа, үзэр үйлчилгээ, хоол хүнс ажлын байр. Энэ бүхэнд түрээс төлнө. Гэвч яг юуны тулд юм бэ? Эдгээр түрээсийг төлснөөр хариуд нь бид яг юу хүртэх юм бэ? Яах гэж төлдөг юм? Мэдээж амар тайван, аюулгүй, дутагдал гашигдалгүй, аз жаргалтай аж төрхийн төлтөл юм шүү дээ. Гой дугаар барьлаа. Сайхан унаа унлаа. Тухтай байранд амьдралаа. Сэтгэл ханамжтай мэт. Гэвч яг үнэндээ өөрийнхөө дотоодыг олж нээгээгүй. Бидний сохроор барьцалтанд тэмцэлдэг сэтгэлгээ хүнээс дутчихгүй дээ гэсэн эмзэг мэдрэмж бидний гараас хөтөлсөөр эдэн рүү дагуулж байгаа нь юм. Дээрхийг эдэлж үзлээ. Гэвч хаана байна тэр аз жаргал? Жинхэнэ аз жаргал чинь ямар ч үнэгүй бас хамгийн энгийн байдаг юм шүү дээ. Бид амьдралыг сайхан болгох гэж хичээх тусам олон түрээс төлдөг. Аз жаргалтай байх гэж хичээх тусам бидний төлөх түрээсийн тоо ихсээр байдаг. Нэмэгдсээр байдаг. Та бодоод үзтээ. Хайртад тань iPhone 13-аас илүү таны анхаарал халамж, тэврэлт, аз жаргалыг өгнө. Үр хүүхдэд таны альбом тушаал биш харин хамтдаа тоглох цаг хугацаа л аз жаргалыг өгнө. Ижи аавд тань ямар үнэтэй хувцас өмсөж байгаагаас чинь биш эрүүл сарвал яваан л аз жаргалыг өгнө шүү дээ. Найз нөхдөд таны амжилттай яваа, дайлж цайлж байгаагаас илүүтэйгээр хамтдаа аялах, сайхан үйлийг бүтээж дурсамжаа нэмэх нь л аз жаргалыг өгнө. Амьсгалах агаар, уух ус, ургамал, цэцэг, аав ээж, найз ямар ч үнэгүй шүү дээ. Үн хүрдэггүй тэднийг хайрлах хайр, анхаарал халамжил танд жинхэнэ тэр аз жаргалыг өгнө. Гэвч өөрийгөө хайрладаггүй, өөрийгөө анхаарч халамжилдаггүй тийм хүн бусдыг хайрлах нь юу л бол. Тиймээс жинхэнэ аз жаргалыг хамтдаа олж авах аялалдаа гарцгаая. Та яг одоо өөрийнхөө гарыг хартаа. Хөөрхөн хуруунууд харагдаж байна уу? Таны бүх зүйлийг хийж өгдөг шидтэй хуруунууд. Энэ л таны төлөө ажилдаг. Таны гар, таны ажилсаг хуруунууд. Энэ бол танд харагдаж, үзэгдэж, мэдрэгдэж байгаа биз? Бас таны төлөө ажилдаг гэдгийг та мэдж байгаа. Тиймээс энэ таних. Харин өөр нэг жишээ авъя л да. Танд таныг их орон байгаа юу? Тэгвэл тэр их орон танд бүхлээрээ харагдаж байна уу? Бүх хэсэг нь мэдрэгдэж байна уу? Энэ их орны аль нэгэн хязгаарт нь, аль өнцөгт нь яг юу байдгийг та өөрөө нүдэрээ очиж харсан уу? Өвөл, зун, хавар намар ямар байдаг гэдгийг, яаж царцаж, яаж дэлгэрдэг гэдгийг, ямар асуудлууд байдгийг нь, ямар ан амтантай, ямар ургамалтай, ямар онцлогтойг нь та мэдэх үү? Хэрэг мэдэхгүй юм бол та яаж энэ их орныг минийх гэж баталж нутлах юм бэ? Их орн
Энэ бас л бидэнд ямар ч үнгүйгээр ирдэг хязгааргүй аз жаргал, эрх чөлөө, тайтгарал, ухаарл, боломж юм. Бидний өвөг дээдс энд л оршдог. Дээрх бодлыг танд нээлттэй орхиод аз жаргалын түрээслэх ажилдаа орцгоё.